75 гишүүн буюу 59.5% эцэстэй байна. Шуулганд оролдож ирсэн шуулганд оролдож инээж тэгтгийа. Шүүх болгон дээрээ болж өгвөл нэг шүүгч дээр нэг хүүхэд гэр бүлийн мэрэгчлэлтэй ажиллахаар тооцоол судалгаанууд гараад хуулийн төсөл тусгаад явж байгаа. За анх удаага манай шүүх эрх мэдлийн тогтолцоонд хуульч биш өөр мэрэгжлийн хүн буюу сэтгэл судлаач, социологч, нийгмийн ажлын мэрэгчлэлтэй хүнийг шүүхийн энэ үйл ажиллагаанд оруулж ирж байгаа бас нэг юм онцлог зохицуулт байгаа. Ер нь энэ хуулиар гэр бүл болох, за нэгэнд бий болгосон гэр бүлээ хамгаалах, за гэр бүл салах гэсэн юм 3 үе шат болгон дээр сэтгцийн эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгцийн эрүүл мэндийн оролцоо, эсвэл сэтгэл зүйн үйлчилгээ, сэтгэл зүйчийн оролцоо зэрэг асуудлууд нь ер нь хэр тусгагдаж хуучин байснаасаа хэр сайжирсан юм бэ? Хуулийн төслөөр бол сэтгэл зүйч бол гэрлэлт туслах маргаан дээр иргэний эрг үүсгэхээс өмнө заавал эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулж байгаа. Энэ сэтгэл зүйчийн оронтойг бол баталгаажуулж өгөөд за тэгээд аймаг болгонд бүхэл орон нутгийн болгонд нэг сэтгэл зүйч байхаараар оронтойг нь бас оруулж өгсөн байгаа. Энэ гэр бүлийн тухай хуулийн шинжилгээр хүмүүс гэрлэгтэй гэрээ хийх тухай асуудал хөндөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь яг хаана нь орж байгаа. За тэр гэрээнийх нь эрх зүй болон чадал нь ямар шүү байх юм. Одоо гэрэлцэн байгаа хүмүүст энэ ямар өөрчлөлтийг бий болгох юм. Гэрлэлгээ хүлээж байгаа хүмүүс жишээлбэл энэ хуулийн дараа ямар шин зүйлүүдийг хийх ёстой болох вэ гэдэг дээр ямар өөрчлөлт байгаа талаар мэдээлэл өгөөч. Хуулийн төслөөр бол илүү гэрэлтийн гэрээ гэж нэрлэж өгөөд яг энэ гэрэлтийн гэрээнд бол гэрлэгчдийн эд хөрөнгийн асуудлыг бол гэрэл цуцлахтай холбоотойгоор заавал шүүхэд хууль хэрэглэж маргаан үсгэхээс өмнө урьдчилан сэргийлж тохиролцох тэр боломжийг нь бол тусахаар оруулж өгсөн байгаа. За ер нь бол гэрээний ярилцаа талуудын сайн дурын үндсэн дээр явна. Эхнэр нөхөр сайн дурын үндсэн дээр энэ гэрээгээ байгуулна. Заавал гэсэн үг биш. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй юм уу? Яг ийм асаргааны хүнийг хүнтэй гэр бүлийн гишүүн ийм асаргааны байгаа тохиолдолд нэг зүйл орж ирсэн тэтгэмжээс гадна зардлын асуудлыг бид нар шийдэхээр гэр бүлийн хууль болоод гэр бүлийн процессын хуулинд аль алин дээр нь орсон маа. Гэр бүл амгалан тайван байж, нийгэм өөрөө амгалан тайван байдаг. Гэр бүл өөрөө тогтвортой байж, нийгэм өөрөө сайхан тогтвортой хөгжиж, урагшилж явдаг гэж боддог. Сүүлийн үед гэрлэлт буурч салалт ихсэж байгаа явдал бол маш их санаа зовоож байна. Тэгээ Монгол улс бол өөрийнхөө гэр бүлийн уламжлалтай, өөрийн гэсэн гэр бүлийн ийм үнэт зүйлийн үзэлтэй, ер нь гэр бүлээ гэсэн ийм хүмүүжилтэй, ийм ард түмэн энэ утгаараа бас хүүхдийн дээд эрх ашиг гэдэг зүйлийг оруулж ирж хүүхдээрээ төвлөрсөн хүүхдийнхээ эрх ашигыг эрхэмлсэн ийм хуулийн төсөл оруулж ирж байгаад бол миний бие бол энэ дээр бол дэмжиж байгаа.